Сайн байцгаана уу эрхэм хүүхдүүдээ. Мэргэжлийн сонголт гэдэг бол хүний амьдралд маш чухал зүйл байдаг. Энэ удаа та нар бол санхүү эдийн засгийн их сургуулийг сонгож энд сургуульд олгож байгаа мэргэжлэр суралцахыг одоо шийдсэн байгаа. Энэ бол маш зөв сонголт гэж би бодож байна. Та бүхэнд амжилт хүсье. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би санхүү эдийн засгийн сургууль, Тайваны Азийн сургуулийн хамтарсан Эхлэнбаатар бүртгэлийн 2/2 хөтөлбөрийн 2019 оны төгсөгч өгнөлт байна. Санхүү эдийн засгийн сургууль, Тайваны Азийн сургуулийн 2/2 хөтөлбөрийн талаар сонсоо хүн үзэж байвал энэ хөтөлбөр нь бакалаврын 4 жилийнхаа эхний 2 жилийг санхүү эдийн засгийн сургуульд мэргэжлийнхаа суурь боловсролын хичээлүүдийг үзэж, үлдсэн 2 жилийг Тайваны Азийн сургуульд сурч 2 дипломтой төгсөх боломжийг оюутнуудад олгодог тийм хөтөлбөр. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, англи хэлний дундаж дүнчин 620 буюу түүнээс дээш байх ёстой. Дараа нь Тайваны Азийн сургуультай элсэхийн тулд paper-based TOEFL-ийн оноо 550 буюу түүнээс дээш байх ёстой. TOEFL-а өгснийхаа дараагаар визний ярилцлаганд орох ёстой. Манай санхүү эдийн засгийн сургууль нь Англи, Солонгос, Хятад, Тайван гэх мэт олон улсуудтай 2/2 хөтөлбөрийг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар олон зуун төгсөгчтэй болсон байна. Asia University буюу Тайваны Азийн сургууль нь Азийн шилдэг 100 сургуульд 84-р байранд орж исэн. Манай Asia University сургуулийн маань кампус нь хичээл орох 5 үндсэн байртай. Ихэнхдээ санхүүгийн маань хичээлүүд бол management building-д л ордог байгаа. Мөн гадаад дотоодын нийт 4 том дотор байртай. Өөр соёл зан заншил, шашинтай хүмүүс сурдаг болохоор сургуулийн маань зүгээс тэр бүгдэд хэрэгцээтэй, шаардлагатай зүйлсүүдийг нин даруйд одоо бэлдэж өгөхийг хичээдэг. Эрүүл мэнд бие бэлтартаа бол мэдээж сурахын хажуугаар анхаарах хэрэгтэй. Тэдэнд зориулж сургуулийн маань зүгээс спорт заал, фитнес, цагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис, ширээний теннис, бильярд гэх мэт ийм олон төрлийн спортуудын дэлхийн стандартыг хангах үйс талбайнуудыг бэлдэж өгсөн. Зөвхөн сурах биш, түүнийхээ хажуугаар өөр спорт урлаг таны мэдэх хүн чадварыг олж авъя гэх юм бол манай сургуулийн зүгээс оюутнуудад өгдөг 70 гаруй клубээс та хүссэн клубтээ орох хэрэг танд 100% байгаа гэдгийг би танд хэлмээр. Сургуульд очоод семестр бүрийн эхэнд бол клубүүдийн танилцуулгууд явдаг. Тэр донд бол би аюул олон клубүүдийн ингээд танилцуулгуудыг үзэж байхад бол тэн донд ширээний теннисний клуб бол байсан. Мэдээж Тайван бол одоо өөрөө ширээний теннисээр бол ингээд дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг байгаа. Улмаар би бол ширээний теннисний клубтээ хэлсэж тухайн сургуулийн маань авраг гэж тэмцээн бас зохиогддог. Тэнд бол би бас төрүүлсэн. Мөн ширээний тенниснээс гадна бол би өөрөө амьд хөгжмийн сонирхолтой. Тэр утгаараа бол би сургуулийнхаа амьд хөгжмийн клубд бол бас хамрагддаг байсан. Би санхүү эдийн засгийн сургууль, Тайваны Азийн сургуулийн хамтарсан Эхлэнбаатар бүртгэлийн энэ хөтөлбөрийн би хамгийн анхны оюутан байгаа. Тэр утгаараа л надад илүү даваа талууд байсан. Хамгийн анхны анги гэдгээр бол надад бас жоохон айх айдас бол байсан. Гэхдээ эсрэгээр бол манай хөтөлбөрийн маань багш нар бол Австралид Эхлэнбаатар бүртгэл аудитын чиглэлээр сурч төгссөн. Мөн Эхлэнбаатар бүртгэлийн олон улсын цол болох CPA цолтой тийм багш нар байсан. Багш нар маань бол зөвхөн хичээл заахаас гадна Тайваны нийгэмд орж ирсэн олон улсын корпорациуд дээр аудитын шалгалтуудыг хийдэг тийм мундаг чадвартай багш нар байдаг. Мөн Эхлэнбаатар бүртгэлийн маань хөтөлбөрөөс зохиогддог оюутнуудаа хандсан мэргэжлийн чиглэлийн аялах хөтөлбөрүүд бас зохиогддог. Үүнээс дурдах юм бол манай оюутнууд маань бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг тооцох хичээлийг үзэж, улмаар тухайн нэг үйлдвэр дээр очиж, бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө өртгийг тооцож исэн тийм практикийг хөтөлбөрөөс зохиож өгдөг нь бол надад илүү таалагдсан. Та бүхэн мэдэх бах дэлхийн одоо 4 том accounting auditing firm байдаг. Түүний нэг болох KPMG-ийн Тайван дахь салбар дээр бол манай Эхлэнбаатар бүртгэлийн оюутнууд танилцах аялал хийж тухайн ажилтаа бол танилцж ирсэн. Гадаад дотоодод сурч үзээгүй оюутнууд маань бол дөнгөж очиж сурахтаа л нэлээд бишүүрхэх, бие барих тийм зүйл бол байдаг. Харин үүний эсрэг бол манай сургууль Эхлэнбаатар бүртгэлийн хөтөлбөрийн зүгээс бол янз бүрийн тийм ивентүүдийг бол зохиодог. Үүнээс дурдах юм бол танилцах үйлчлэг байна. Олон улсын одоо food festival байна. Одоо олон улсын үндэсний хувцсын өдөрлөг гэж байна. Тайваны соёлын өдөрлөгүүд болон шинэ жил гих мэт тийм олон оюутан зориулсан хөтөлбөрүүд бол байдаг байгаа. Үүнд бол Монгол оюутнууд бол маш идэвхтэй оролцдог.
Түрүүн бол бид урьдсан CPA гэж цолын талаар бол тэр нь ямар учиртай гэхээр нэгтлэн бодогчд бол CPA цолыг хөр болгон аваад байдаггүй. Энэ бол олон улсын мэргэжсэн нэгтлэн бодогчд өгдөг тийм зэрэг цол байдаг. Тэгэхээр та энэ сургуульд нэгтлэн бодох бүртгэлээр сурснаа зөвхөн нэгтлэн бодох бүртгэлийн нэг бакалавртай болохоос гадна хичээлээс гадуур мэргэжсэн энэ мундаг багш нараараа CPA цолыг авах бүх инструкшнуудыг авах тийм боломжтой. Багш нар маань бол амралтын өдөр, ажлын өдөр гэлтгүй оюутан бүртээгээ тулж ярьцдаг. Болохоор та бүхэнд давуу тал үүсэж байгаа. Мөн нэмж хэлэхэд дэлхийн олон корпорациуд бол нэгтлэн бодох бүртгэлийн ERP системийг ашиглаад эхэлсэн. Та энэ хөтөлбөрт сурснаар ERP систем дээр ажил сурах тийм боломж бол танд олдож байгаа. Манай сургуулийн зүгээс бол нэгтлэн бодох бүртгэлийн оюутнуудтай хандаж SAP буюу SAP ERP системийг аль биесны хэрэгтэйгээр худалдаж авч хичээл олгож оюутнуудтай оруулж өгсөн. Санхүүдийн засгийн сургууль, Тайваны Азийн сургуулийн мэргэжсэн багш нараар хичээлээ заалгаж, пост дипломтой төгсөх боломжийг та бүхэнд олгож байгаа. Хичээлээс гадуур та бүхэнд саад боллог нийгэм, гэр бүлийн асуудлууд алга болж өгнө. Жишээ нь хичээлээ тараад дүүгээ цэцэрлэгээс нь авах ч юм уу, эсвэл гэртээ хараад гэрийнхэндээ хоол их ч юм уу, тийм саадууд болоод ерөнхийдөө алга болно. Тэгснээрээ танд хийх юмдаа төвлөрч өөрийгөө хөгжүүлэх тийм зав бол танд илүү гарч ирэх байгаа. Тэрийг бол та мэдээж зөвөр ашиглах ёстой. Эрүүл мэндийн даатгал байгаа. Та Тайванд 6 сар тасралтгүй байснаар National Health Insurance буюу Тайваны эрүүл мэндийн даатгалтай болж байгаа. Үүнийг авснараа танд ямар давуу тал үүсэх юм хэр та зөвхөн өвдөхөөс гадна ямар нэгэн байдлаар шинжилгээ өгөх, таны эмчилгээ үйлчилгээний энэ зардлын тодорхой хувь нь бол даатгалаас хөнгөлж өгдөг. Монгол оюутнуудад маань тулгардаг нэг асуудал бол хоол байдаг. Гэхдээ Тайванд очсноор маш шамттай, маш олон төрлийн хоолуудыг амталж үзэх тийм боломж бол танд олдож байгаа. Та бүхэн мэдэх бах, Тайван бол Азийн бар улс гэж явдаг. Тэр утгаараа аялал жуулчлал бол Тайванд өндөр хөгжсөн. Тэгэхээр та зөвхөн кампустай байгаад хичээлээ хийгээд байх биш. Завтай цагаараа Тайваны хүссэн газар руугаа аялах боломж танд үүсч. Мөн Тайванд байснаар манай зарим оюутнууд хөрш зэрэгэлдээ гэлтгүй Европ, Америк гэх мэт олон улс руу work and travel эсвэл волонтер хийдэг тийм хөтөлбөрүүд бол сургуулиас зохиогдож өгдөг. Тэгэхээр та бол зөвхөн Тайванд байх биш, зуны амралт, өвлийн амралтаар өөр гадаадын орнууд руу аялах тийм боломж үүсэж байгаа гэсэн. Одоо үүнийг үзэж байгаа 12 дугаар ангийн дүүнэртийг хандаж хэлэхэд та бүхэн санхүүгийн чиглэлээр сурах сонирхолтой болон өөрийгөө бусад спорт урлагийн чиглэлээр хөгжүүлж үүрэгчөөрөд аялах дуртай болвол энэ хөтөлбөрийг сонгоорой гэж би та бүхэнд зөвлөмөр. Эцэст нь гэж хэлэхэд та бүхэн санхүүдийн засгийн сургууль, Тайваны Азийн сургуулийн хамтарсан хөтөлбөрийн талаар илүү лавлаж асуух зүйл байвал манай сургуулийн холбогдох утас руу яг одоо залгаарай гэж би та бүхэнд хэлмээр. Манай сургууль бол сурыг, мэдээ, чадыг гэсэн хүн болгонд нээлттэй байдаг шүү. Та бүхэндээ Тайваны Азийн сургууль, санхүүдийн засгийн сургуулийн хамтарсан нэгтлэн бодох бүртгэлийн 2/2 хөтөлбөрт илсэн суралцахыг уриалж байна.